Дэлхийд дахинд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байгаатай холбогдуулан цаг уурын өөрчлөлт нь дасан зохицох асуудлаар дэлхийн 120 гаруй улс нэгдэн конвенц баталсан бөгөөд манай улс мөн нэгдсэн байна. Тиймээс конвенцийн хүрээнд байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар олон улсын хамтарсан төсөл боловсруулах баг байгуулсан бөгөөд тус баг нь энэхүү хурлыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам нь Ховд их сургууль, Оросын албаны улсын Ползуновын нэрэмжит Алтай техникийн их сургуулийн их Алтай цогц сулгааны хүрээлэнтэй хамтран Монгол орны баруун бүсийн доктортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохыг инновацийн технологи сэдвт олон улсын онол практикийн баг хурлыг анх удаага манай аймагт зохион байгуулж байна. Уур амьсгалын өөрчлөлт, Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд энэ хамгийн их гол нэрвэгдэж байгаа хэсэг бол баруун бүс. Ерөөсөө уур амьсгалын өөрчлөлт маш их нэрвэгдсэн, хэлмэгдсэн одоо хэсэг байхгүй. Ийм учраас бид бол энэ хэсэгт бол анхлан үйл ажиллагаа эхлэгээд зөвлөлтийг Оросын одоо нөхдөөтэй хамтарсан төслүүд боловсруулах энэ зорилгоор бид энэ баруун бүсийн аймагуудын одоо энэ эрдэмтэд мэрэгчлэтнүүд, Оросын холбооны улсын одоо эрдэмтэд мэрэгчлэтнүүд, мөн Улаанбаатарт байгаа баруун бүсэд одоо Улаанбаатар төвийн ихтэй сургуулиуд бид хамтарч эрдэмтний илтгэл тавиад бэлтгэж одоо хэлцээд энэ илтгэлийн үндсээр бид төслийн одоо багууд бүрдүүлж гаргах ёстой. Энэ төслийн багууд бол одоо энэ онд багтааж олон 5 чиглэлээр бид төслийг боловсруулж энэ дэлхийн ногоон фондод бол танилцуулж бид энд одоо цөлжилтийг зогсоох, одоо голгархийг аврах, бэлчээийг одоо сэргээх, тийм ээ, одоо хөрснийг одоо сайжруулах гэх мэтлэн энэ олон асуудлуудаар бид одоо арга хэмжээ авахын төслүүдийг боловсруулах анхны шинжилгээ ухааны эрдэмтгэлгээний ийм асуудлуудыг хэлцгээе бид зөвлөе. Уг олон улсын онол практикийн баг хуралд Ховд аймаг болоод Баян Улгийн аймгийн засаг даргын тамгын газар Монгол улсын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, баруун бүсийн хөдөө аж ахуйн хөгжлийн төв, төрийн бус байгууллага гэх мэт 13 байгууллагын эрдэмтэн мэрэгжилтнүүд оролцож байгаагаас гадна Оросын албаны улсын 6 эрдэмтэн судлаач гэсэн нийт 30 гаруй албаны хүмүүс оролцож байна. Хурлаар гадаад дотоодын эрдэмтэн профессор 5 сэдвийн дагуу илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Уг конвенцийн хүрээнд эдгээр орнуудаас уур амьсгалын ногоон хөгжил сан байгуулж, уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байгаа хөгжиж байгаа болон ядуу буурай орнуудад уг сангаар дамжуулан тусалцаа үзүүлэх зорилготой юм байна.